Чухал анализын гадаад зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хэдүүлээ гадаад зах зээлийн өмнөх 11 дугаар дугаар дээр ер нь бол Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлийн 2024 оны тоймыг нь товч ярилцсан байгаа. За өнөөдрийн дугаар дээр хэдүүлээ харин мөн адил Америкийн хөрөнгөний зах зээл ялангуяа хувьцаануудын тухай 2025 оны хүлээлтийг ярилцъя гэж чинь. За хэдүүлээ ярилцахтаа мэдээж хоёр хэсэгт хуваасан байгаа. За өнөөдрийн дугаар дээр бол 25 онд хүлээгч буюу болцсохгүй эрсдлүүд буюу байцны оргин ярина. За үүний дараа нийтлэгдэх буюу дараагийн дугаар дээр ерхий 2025 оны ерхий хүлээлтийг нь ярина. За нэг үгээр бол ерхийдээ бол Матластер олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкуудын шинжээч эдийн засагч за мэрэгчлэнүүд бол үндсэндээ Америкийн зах зээлийг 25 онд юу гэж дүгнэж байгаа гэхээр бас нэгэн өсөлттэй хүчрхэг жил болно. За яг 24 он шиг супер 20 өсөлтийг үзүүлэхгүй ч мөн адил нэг 12 оронтой тоотой өсөлттэй жил болно гэж бол дийлэх нь за бараг 100 шинжээч 90 санал нэгж байгаа. Гэхдээ хэдүүлээ мэдээж эрсдлийн хүчин зүйлийг нь зайлшгүй ярилцаад ойлголттой болох хэрэгтэй. Тэр өнөөдрийн слайдуудыг түнт холбоотой бэлдсэн гэж хэлж болно. За дээрээсээ хараад үзвэл ер нь бол 2025 онд байж болох болцсогүй Америкийн зах зээл дэх эрсдлүүдийг нэг 4 keyword-оор нь жагсаасан байгаа. За дээрээсээ хамгийн том ач холбогдолтой гэсэн үг. За ингээд хараад үзвэл нэгдүгээрт бол яалчгүй ерөөсөн инфляц дахин сэтрэх буюу үүний үр дүнд бодлогын хүн өндөр татгалагдах эсвэл одоогийн байгаа нөхцлөөсөө бууралхан битэл дахиж үүний хатуу бодлого руу хүрэх буюу хүүгээ дахин өсгөх. За энэ бол хамгийн том эрсдлүүд байгаа. За үүн дээр бол мэдээж бүх шинжээчнэр санал нэгтэй байгаад байгаа. За яагаад гэвэл энэ график дээр ярилцъя. За зүүн талын график дээр буюу ягаан өнгийн хэвтэй шуман график дээр Америк нэгдсэн улсын инфляцийн түвшин илэрхийлсэн байгаа тань. За сүүлийн 5 жилээр харагдаж байна. За хэдүүлээ гадаад зах зээл дээр тогтмол ярилцдаг буюу Америкийн инфляцийн түвшин бол ковидоос хойш буюу 9.1% дээр за сүүлийн 30-40 жил байгаагүй түүхэн өндөр түвшин дээр ирж исэн баг. За үүнийг бууруулахад бол Төв банк бол 11 орчим удаа хүүгээ өсгсөөр байгаад 0 байсан хүүг өсгсөөр 5.3 дээр байцсан. За тэгэхээр одоо өнөөдрийн зүгээс хараад 2024 2023 бол үндсэндээ дэлхийн томоохон улсын төв банкуд за ялангуяа Америкийн холбооны нөөцийн сан одоо түүхэн өндөр инфляцтайгаа тулалдсан 2 жил гэж хэлж болно. За үүний үр дүнд бол мэдээж инфляцийн түвшин бол тасралтгүй буурж одоо төв банкны зорилттой түвшин 2 өрөө ойрцсон байгаа нь энэ график дээр харагдаж байна. За хамгийн сүүлийн байдлаар буюу одоогийн байдлаар бол 12 сарын инфляцийн түвшин Америкт 2.9%-тай гарсан байгаа. За инфляц дахин сэтрэх. За үүний гол шалтгаан бол ерөөсөө л нэгэн шалтгаантай буюу Трамп түүний шинэ засгийн газрын эдийн засгийн бодлогууд нь байгаа. За шинэ ерхийлж бол мэдээж ажил бүргээ бол хүлээж авсан байгаа. За өөрийнх нь ихтгэл дээр болон өөрийнх нь хэлж байгаагаар мөн сонгуулийн ялт байгуулсан хамгийн том хөшүүрэг нь бол ерөөсөө Америкийн иргэдийн инфляц маш их цуцаасан сүүлийн жилүүдэд за би үүнийг дарнаа бууруулна гэж ярьж байгаа. Гэтэл түүнийг хэрэгжүүлэх бодлого алхам болгоно ерөөсөө эдийн засгийг халаах инфляцийг бүх бодлогууд нь дахин сэдрэх одоо чиглэлтэй байгаад. За хэд хэдэн бодлогоос бол хамгийн ач холбогдолтой 2 бие бодлогын та бүхэнд дэлгэхэд за нэгдүгээрт бол яалчгүй галын тарифыг нэмэгдүүлэх асуудал. За хятад, баруун Герман, Япон, за Колумб, Мексикийн улсуудад ерөнхийдөө бол томоохон одоо Америкийн партнер гадаад талааны улсуудад бол галын тарифыг 1%-аар нэмэгдүүлэхэд Америкийн дотоод эдийн засгт буюу хэрэглэгчийн үнийн индекс дээр яг одоо өрхтөр бух үнийн дарамт нь 0.1%-аар нэмэгдэх гэдгээр нь бол тооцоол байд юм бэл. За яг хуу мэдээж эрэг талаас нь харуулбал яг галын тарифыг бол Трамп өөрөө ярьж байгаа шиг бол тэгж өндөр хэрэгжүүлэхгүй байх магадлал харьцангуй өндөр байгаа. Үүнийгээ зөвхөн одоо хилцлийн нэг арга хэрэгслээр нэг айлган сөрдүүлж байгаа нэг хэрэгсэл байх болов уу гэсэн нэг харьцангуй өөдрөг бол хүлээлттэй байгаа. За хоёр дахь хүчин зулал мэдээж Америкийн одоо корпоратуудын болон иргэдийн татварыг нь бууруулах. За мэдээж татвар буурж байгаатай холбоотойгоор бол улсын төсөвт очихоос татварын мөнгийг иргэд өрх корпоратууд бүгд хэрэглээнд зарцуулдаг. За үүнтэй холбоотойгоор мэдээж эдийн засгийн хэрэглээ хөрөнгө оруулалтад идэвхжиж эхэлнэ. За эдийн засаг болон тэлж эхэлнэ. За энэ бол мэдээж шууд үнийн өсөлтийг бий болгоно. Тэгэхээр нэг ийм хүчин зүйлүүд хэрвээ үнэхээр ерөнхийлөгчийн ярьж байгаа мөрийн хөтөлбөр дээрээ танилцуулж исэн дагуу яг боддоор хэрэгжсэн тохиолдолд инфляц бол өсөх нь бол гарцаагүй болно. За график дээр гарч байгаа дөрвөлжин хүслэгцэд бол 2025 оны бүтэн одоо 1 жилийн хугацааны инфляцийн төсөөллийг нь тавьсан байгаа тань. За тэгэхээр оны эцэст бол эдгээр болгоно хэрэгжүүл 3.6-аар буюу эргээд 0.7%-аар инфляц маань сэтэрж байгаа графикээс харагдаж байна. За яг хөө ерөнхийн нэг интервалыг нь хараад үзвэл инфляцийн түвшин одоо шинэ ерөнхийлөгчийн бодлого хэр зэрэг хэрэгжихээс хамаарат магадгүй буух боломжтой. Зүгээр яг хөө байц сценарио талаас нь яриад үзвэл одоо байгаа 2.9 дээр мэдээж энэ төв банкны зорилтоос бол 0.1-ээр бол өндөр болж таарч байгаа. Эсвэл хамгийн дээд бол 3.6. За бүр цаашдаа 4 ч хүрч магадгүй. Тэр энэ нэг интервалд бол хадгалагдана гэсэн харьцангуй тийм сөрөг төсөөлтөй бол байгаад байна. За
инфляц нэмэгдсэн тохиолдолд хувьцаанд ямар нөлөөтэй юм бэ гэж за баруун талд харагдж байгаа бодлогын хүү харагч чинь Төв банкны бодлогын хүү. Би түрүүн бичлэгийн ихэнд хэлсэн. Ерөөсөө сүүлийн 2 жил бол инфляцтай тулцсан. За түүний үр дүнд бол хүүн буураад ирсэн. За үүнтэй холбоотойгоор Америкийн Төв банк бол өнгөрсөн жилд бол 3 удаагаар бодлогын хүүгээ бууруулсан байгаа. За энэ хэвтэй графиктаар бол 2024 2025 оны одоо төсөөлөл таамаг харагч чинь дөрвөлжин хүсдэгтэн дотор. За ингээд хараад үзвэл өнгөрсөн онд мэдээж зорилттой төвшөнд хангалттай буугаад ирсэн учраас Төв банк 3 удаа хүүгээ буулгасан ба. За яг одоогоор бол нэг 400 орнтоос 4.5 интервалтай буюу 4.3%-тай байна. За хэрвээ инфляц одоо Төв банкны хүлээлтээс одоо харж байгаас илүүтэйгээр засгийн газрын бодлоготой холбоотойгоор өсөөд эсвэл одоогийн өндөр чигтэй байгаа төр бол Төв банклаас бол яа харахгүй эргээд бодлогын хүүгээ өндөр дээр нь хадгална эсвэл дахин өсгөх хүртэл эрсдэлтэй байгаа. За энд нэг нийтлэг 3 сценарий бол харагдж байгаа юм бол 25 оны таад төсөөллийг нь хараад үзвэл ерөөхдөө бол одоогийн байгаа 4.3% дээр өндөрт хадгалагдах боломжтой. За үүний дараагийн төсөөлөл нь бол бодлогын хүүг дахиж 0.25-аар нэмэгдүүлэн 4.6 дээр хүргэх. За магадгүй Трампын бодлого үнэхээр хит нэгтлийг барьсан, магадгүй худалдааны таныг дэрвэгсэн, галийн тарифын асуудлууд өндрөөр яригдаад эдийн засгийг одоо маш их хэмжээгээр бол итгэжүүлсэн тохиолдол бол за нөгөө инфляц нь 3.5, 3.6% хүрсэн тохиолдол бол Төв банклаас бол бодлогын хүүг дахин одоо 2 удаа нэмэгдүүлээд 5% дээр барих бол бүрэн боломжтой гэдэг нэг дээрс харагдаж байна. За 3 төрлийн сценарий бол байгаад байгаа. За хэрвээ инфляц дахин сэтрээд бодлогын хүү өссөн тохиолдолд бол Америкийн хувьцаанууд бол энэ бол маш том импакт болно. Тэр өнгөрсөн одоо 2 жил бол Америк хувьцаанууд өссөн байгаа. За өнгөрсөн жилийн супер өсөлт бол за мэдээж AI бүүмтэй бол холбоотой. Гэхдээ мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаа хүүгээ 3 удаа буулгачих. За энэ онд бол хүүгээ 2 удаа буулгана гэдэг хүлээлт бол давмгаалж байгаа. Гэхдээ энэ тохиолдолд бол хүү буухгүй дахин өссөн тохиолдолд бол хувьцаанууд бол аль ч салбарын бүх хувьцаанууд бол энэ бол мэдээж маш том сөрөг цогт болно. За нэг ялангуяа Америкийн хай-тек өндөр технологийн компани хувьцаанууд буюу одоо PE үнэлгээнүүд харьцангуй өндөр байгаа хувьцаанууд бол энэ бол хамгийн том цохилтыг бий болох буюу хувьцааны үнд бол яа харахгүй буухад бол одоо энэ оны хамгийн том эрсдлийн хүчин зүйл гэж хэлж идлээ болох нэ. За дараагийн одоо болцсохгүй эрсдлийг нь яриад үзвэл түрүүнд дурдсан дагуу Америкийн өндөр технологийн компаниудын хувьцааны үнэлгээ одоо төвлөрөл нь бол яг одоогийн байдлаар үнэхээр өндөр түвшинд маш өндөр үнэлгээтэй бол ирчихсэн байгаа даа. За би үүнийг дараагийн слайдын графикийн 2 график дээр та бүхэнд танилцуулъя. За ерөнхийдөө бол баруун талын график дээр дэлхийн хөрөнгөний зах зээлийн одоо дэлхий дээр байгаа нийт хувьцаат компаниудын бүрсэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээг нь 2024 эцсийн байдлаар нэг 110 их 80 Америк доллартай байд юм байна. За үүний талыг нь буюу одоо талаас илүү хувийг нь 61 их 80 ам доллартайгаар яг одоо энэ байдлаар Америк бол илт тэргүүлж байгаа. За доотлын та бүхэн босоо багнан графикийг хараад үзвэл одоо Европ ус томоохон дэлхийн эдийн засгтээ за их долоо улсууд бол харагч байна. За хамгийн өндөр эзлэх үе эзэлж байгаа одоо Америкийн их долоо гэж нэрлэгдээд байгаа. Ерөөсөө Америкийн өндөр технологийн компаниудын төлөөлөл болох за бидний хамгийн сайн мэдж байгаа нөгөө сайн өссөн Microsoft, Nvidia, Tesla, Amazon гэсэн 7 компаниг бол их долоо гэж нэрлэдэг байгаа. За тэр 7 компани зах зээлийн үнэлгээ ердөө 7хон компани хатлаа 16.1 их 80-д хүрчихсэн. За та бүхэн графикийг харьцуулаад үзвэл үүний араас Европ ус орж ин. За Европ ус буюу за үүнд Герман, Франц, за томоохон одоо дэлхийн 4, 5, 6, 7-т ордог том эдийн засгийн том хувьцаат компаниуд баг. Тэгэхээр энэ олон компаниудын нийлбэр нь ерөөсөө Америкийн 7хон компаниас хүртэл зах зээлийн үнэлгээ нь бага болчихсон байгаа нь бол яалчгүй Америк хувьцаанууд дээр за нэг ялангуяа өндөр технологийн компаниуд дээр хит өндөрлөлт төвлөрөл бий болсон, маш их хэмжээний мөнгө урсаж орсон, үнэлгээ нь өндөр байгааг бол илтгэж байна. За үүний араас Япон дэлхийд 4-р том эдийн засаг. Бүх компани нийлээд Токиогийн бирж дээр би анзаарах бол нэг 2000 орчим компани. За нийт биржүүд дээр нэг 3800 компани байдаг санаж байна. Тэр энэ бүх компаниуд нийлээд 6 их 80. Гэтэл нөгөө талд нь Америкийн компани 7 компани 16 их 80. Гэрч үндсэндээ бол Японы одоо нийт хувьцаат компани зах зээлийн үнэлгээс 3 дахин өндөр үнэлгээтэй аимшигтай тоо гарч байна. За үргэлжлүүлээд энэтхэг Англи, Канада, томоохон улсууд бол гарч ирж байна. За зүүн талын слайдыг нэрлэлээ.
хараад үзвэл за 2024 оны 1 жилийн хугацаанд би Америкийн өндөр технологийн компани за ялангуяа AI-тэй хамааралтай компаниудын хувьцаануудын индексийг нь одоо хэвтэй график дээр харуулсан байна. За 24 оны 1 сар буюу эхлэлийн цэг нь 100 руу индексжүүлсэн байгаа. За тэгэхээр оны эцэс буюу 12 сарын 31-ний байдлаар өсөлтийн хувийг нь илтгэж гин гэж хэлж болох нэ. За мэдээж үнд дүрсэн дагуу нөгөө их долоо бол ерөөсөө л Америкийн хувьцааг тэр жигтэй түүчилж байгаа. Ерөөсөө дэлхийд дээрх бүх мөнгө энэ одоо хувьцаат компаниуд руу ер нь сүүлийн 3 жил усаад очсон гэж бол хэлж болно. Тэгэхээр Америкийн хувьцаа бол ковидоос хойш за сүүлийн 4 жил за нэг ялангуяа сүүлийн 3 жил за үүн дотроо л 2023 оны одоо эхнээс эхлээд AI бумтай холбоотойгоор за одоо AI бум гэдэг нь их долоо за AI хамааралтай дэд үтсийн компаниуд эрчим хүчний за тэдгэрийн серверийг хангадаг, нийлүүлдэг, хагас дамжуулагч чипийг нь үйлдвэрлэдэг компаниуд ер нь бол AI хамааралтай хувьцаанууд гэж бүхэлд нь нэрлэдэг. За тэгэхээр эдгээр компаниуд бас сүүлийн оржуулал бусад салбарын бусад бенчмаркаасаа илүү өндөр өсөлтүүдийг үзүүлсэн байгаа. За энэ бол энэ график дээр харагдаж байна. Цэнхэр дээр бол их долоо маань үндсэндээ 1 жилийн хугацаанд их 72% өсч гисэн. Нөгөө 7 компанийн хувьцааны дунд чинь. За үргэлжлүүлээд харуул S&P 500 гэж хамгийн сайн бидний мэддэг индекс ба Америкийн топ 500 компани гэж хэлвэл. За үүнээсээ би яг IT компани буюу одоо энэ өндөр технологийн компани зам бусад мэдээлэл технологийн компаниудыг агуулдаг хувьцааны дунджийг нь хараад үзвэл дараагийн өндөр өсөлтийг үзүүлсэн буюу 42% бас өндөр өсөлтийг үзүүлсэн. За үүний араас Nasdaq индекс гэж байгаа. За энэ индекс дээр бол харьцангуй Америкийн технологийн компаниуд бол багтдаг гэдгээр бол онцлогтой. За мөн адил 33%-тэй. За зүгээр яг ердийн S&P 500 за Америкийн нөгөө брендинг болсон Boeing, Cola, одоо Bank of America гэсэн топ нүүрсээр болдог 30 компани Dow индекс нэг магадгүй 20%-тэй, 10%-тэй, Russell нь 10%-тэй нэг тарьцангуй жиг төсөлт үзүүлсэн баг. За нөгөө хэд нь бол аль хэдийн цойлоод алга болчихсон. За үнэлгээг нь хэдлээ ярьж байгаа учраас зөвхөн харьцуултын аргаараа зүгээр энгийн P ярьцаг нь хараад үзвэл ер нь Америкийн топ 10 хувьцааны одоо хувьцаат компани дундаж P-ийг хараад үзэхээр 30-тай байгаад. За бид нар сайн мэдж байгаа онол дээр практик дээр ер нь олон улс Монголч ялгаагүй P харьцааг ер нь бол 10 15 болон түүнээс доош байхыг зөвлөдөг. За үүнийг даваад ирвэл харьцангуй үнэлгээ өндөр байна гэж үздэг байгаад. Гэтэл топ 10 компани 30-тай. За нөгөө их долоогоо та бүхэн хараад үзвэл энэ дунд за бүр Tesla бүр 100 дахин даваа авчихсан байгаа. За Nvidia ч гэсэн зөв форвардыг хараад үзвэл нэг 50-аас 60 орчимтай байгаа болов гэсэн бодолтой байгаа. Тэр нэг 7 компани ч өөрөө 40-оос 45 хооронд P харьцаа буюу маш өндөр үнэлэгч гисэн байгаа. За би яг дараагийн одоо энэ дугаарын 2 дугаар хэсэг дээр илүү нэг ердийн хүлээлт дээр P EPS-ийг товч ярьж байгаа. Тэгэхээр энэ бол хувьцааны үн Америк шиг үр ашиг зах зээл хөгжсөн өндөр хөгжилтэй улсууд бол юун дээр тогтвол за нэгт бол компани бод гүйцэтгэл буюу одоо нэг хувьцаа нөгж байгаа EPS цэвэр ашиг өсөж байгаа бол нөлөөлнө. За үүнийг үржүүлэгч буюу нөгөө P ярьцаа чинь нөлөөлж идэг буюу P юу нөлөөлөх вэ гэвэл ерөөсөө л тэр чигтээ хөрөнгө оруулагч нарын хүлээлт сэтгэл зүйн шингэсэн байдаг. За тэр чигтээ хүлээлтүүд яагаад энэ технологийн компаниуд за их долоо ингэж өндөр үнэлгээтэй байна уу гэвэл за мэдээж одоогийн бодит гүйцэтгэл бол бүгд маш сайн байгаа. Маш их кэштэй, маш их цэвэр ашиг одоо аш тарилгаагаа нэмэгдүүлсэн. За хамгийн сайн баг, хамгийн сайн судалгаа бол энэ компаниудаар байгаа. Гэхдээ үүнээс илүү цаашдын одоо энэ AI бумтай холбоотой, дижитал шилжилттэй холбоотой хүлээлтүүд их хэмжээгээр шингэсэн байгаа. Тийм учраас P харьцаа нь 40-тэй байгаа. За энэ чинь нөгөө EPS-д нь үржүүлээд үзэхээр ялчгүй компаниудын хувьцаа бол одоо үүний одоо хариу нь буюу нийлбэртэй ийм өсөлттэй байгаа нь бол аргагүй. Тэр ийм их хүлээлтүүд шингэсэн байгаа. За яг зөв S&P 500-гоо зөв топ 10 компани. За үүнд нөгөө 7 ч багтаж байгаа. Хасаад үзвэл дунджаар 19-т. Мөн л ер нь Америкийн 500 компани бол харьцангуй нөгөө 15 10 гэдгээс бол үйл хэлийг үнэлгээ өндөр байгаа нэдэрс харагдаж байна. За бас нэгэн одоо нэг үнэлгээ өндөр байгаа гэлтгэх сонирхолтой индикатор байдгийн байл. Энийг бол сүүлд олж харсан. За энэ бол бидний хэлж байгаа Warren Buffett алдагт хөрөнгө оруулагч. За түүний нэрээр нэршсэн нэг ийм индикатор. За өөрөө мэдээж магадгүй хэрэглэг учраас ингэж нэрлсэн баг. За энэ бол маш энгийн мөртлөө амар импакттай индикатор байгаа. Ерөөсөө яаж яанаа гэхээр Америкийн нийт хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээг нь ерөөсөө Америкийн DNB-д хуваачиж байгаа. За буюу энэ үр дүндээ юу гэхээр Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг нь Америкийн зах зээлийн одоо топ компани ер нь бүх компаниудын зах зээлийн үнэлгээ бүрдүүлээд байна гэж. За ингээд түүхэн дунджийг нь хараад үзвэл буюу ер нь 2 дугаар дайнаас хойш ковид хүртэлх 70 80 жилийн хугацааг нь хэдүүлээ хараад үзэхэд түүхэн дунж нь бол нэг 67 орчим бүрдүүлт юм байна. DNB-ийнхаа
талд болон нэг 67 орчим хувийг зах зээлийн үнэлгээнд бүрдүүлж байгаа нэг Америк компаниуд. За яг одоогийн байдлаар ингээд хараад 2024 нэгдсэн байдлаар яг энэ одоо ДНБ-д нь хуваагаад үзэхээр ДНБ-г 208%-тэй. Боёо Америкийн хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ бол юм ДНБ-г аль хэдийн нуглаад алга болчихсон боёо. Яалчгүй яг одоо зах зээл дээр бол хит өндөр хүлээлт чимсэн үнэлгээ нь бол маш өндөр байгааг эндээс илэрхийлж байна. За тэгэхээр би өнөөдрийн дугаарын одоо дүгнэлт за энэ эхний хоёр одоо байж болох эрсдлийн дүгнэлтийн та бүхэнд хүрэхэд бол би ч гэсэн санал байна. Яалчгүй Америкийн хувьцаанууд бол сүүлийн 3 жил байж олонгүйс. Бид нар 2023 24 онд бол хүү өндөр байна. Үүнээс цааш уналт ирнэ. Одоо Америкийн топ компаниуд хувьцаа унана гэж бүх шинжилгээд харж ирсэн. Гэтэл бодит байдал дээр Америкийн эдийн засаг маш хүчтэй байсан. Дагаад компаниудын ашиг ажиллагаа сайн гарсан. За үүнийг бол дараагийн хэсгээр хэлээ сайн ярилцсан. Тэгэхээр үр дүнд бол хувьцаанууд нь бидний хэлс дандаа өсөж таарсан. За өнөөдрийн зүгээсээр бол үнэхэрийн одоо яг одоо та хэрвээ Америкийн хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа эсвэл хөрөнгө оруулсан байгаа бол угаасаа технологийн компани AI ирээдүйн 30-40 жил угаасаа ална гэд одоо эдгээр байгаа энэ 7 компаниг ялангуяа энэ 7 за топ 10 хувьцаанд хөрөнгө оруулах нь бол маш эрсдэлтэй одоо рационал бус шийдвэр байгаа юм аа. Бид нар бол хамгийн түрүүнд компаниудын үнэлгээг л харах хэрэгтэй. Гэтэл үнэлгээ нь энгийн дайрцаа үзүүлэлтээр 30-40 дахин болчихсон байгаад. За яг хуу бабл гэж бол хэлэхгүй эдгээр компаниудыг яагаад гэвэл та бид нар сайн мэдж байгаа 1900 за хэдлээ 30 оны Америк дээр хараад үзэхэд за тухайн үеийн Америкийн за одоо Ford, Boeing, Америкийн төмөрлөгийн үйлдвэр гэдэг тухайн үеийн S компаниуд бол ялгаагүй PE 45 50 дахин болсон байдаг. Яг л тухайн үеийн лидүүд нь тэнд явж байгаа. Одоо тэр үйлдвэрүүд нь. За бүр ойрхон 1900 хэдлээ 70 орчим оны карол нөө бидний сайн мэдж байгаа IBM за энэ үе чинь бол яалч нөгөө автоматжуулж компьютер 90-100 байсан. За үүнтэй холбоотойгоор Xerox, IBM, за Cisco юм биш Coca-Cola зэрэг компаниуд мөн адил одоогийн Nvidia-тай адилхан 45 дахин PE-г үнэлж ирсэн байгаа. За бүр хамгийн сүүлийн жишээн дээр хараад үзвэл 2020 оны бид нар сайн мэдж байгаа .com bubble буюу интернет bubble хөөс харсантай. За тухайн үед бол одоогийн Microsoft, за Cisco систем том дата серверийн зэрэг компаниуд за мэдээж IBM ч гэсэн байсан. Мөн л 30-40 дахин PE үнэлж ирсэн. Тэгэхээр нэг том цикл бизнесийн мөчлөг солигдож байгаа, одоо бизнес модельүүд солигдож байгаа, шинэ шилжилт рүү орж байгаа ийм зөнүүд бол яалчгүй одоо лидинг хийж байгаа компаниуд бол олонний анхаарлыг татдаг түшээ одоо хамаг мөнгө урсаж очдог. Үүнтэй холбоотойгоор хувьцаанууд л өсдөг. За яг одоогийн байгаа эдийг харахаар бол тэр санаа нь бол нэг тийм бабл гэж бол хэлэхгүй ба. Гэхдээ та бүхэнд зөвлөхөд яг одоо хувьцааг нь та авах гэж байгаа бол за уламжлалт 60-40 гэдэг багц дээр жишээ болгоод ирэх за 40% нь бондон дээр за 60% нь хувьцаан дээр та хөрөнгө оруулалт хийх чинь гэж үзвэл за нэг 30 орчим хувийг нь мэдээж та үнэхээр одоо энэ AI boom цаашид 10, 20, 30 жил үргэлжлэх энэ их өсөлт одоо энэ growth stock дээр багтъя гэж үзвэл заавал энэ 7 биш өөр AI-тай холбоотой хэдэн зуун компани байгаадах. За зүгээр наацхийн жишээг дуртахад тэр одоо хувьцааны 60-ын 30% дээр нь та AI-тай хамааралтай магадгүй AI бол их хэмжээний эрчим хүч зарцуулна. Одоо багасаа хэд дахин зарцуулна. Үүний эсрэг эрчим хүч хангадаг эрчим хүчний компаниудын хувьцаа байж болно. За серверийг хангадаг компани байж болно. Эсвэл ялгаагүй чип үйлдвэрлэдэг өндөр чанарын чип үйлдвэрлэдэг компаниудын яг Nvidia шиг одоо Supermicro шиг өндөр үнэлгээтэй болчоогүй хараахан анхаарлын татааг байгаа team компани хувьцаанд хөрөнгө оруулах бол зөвлөж энэ 7 биш. За үлдсэн 30 дээр нь магадгүй ер нь бол би ихэнд хэлсэн Америк бол энэ жил бол яалчгүй маш өөдрөг хүлээлттэй байгаа. Ер нь хувьцаанууд бол бенчмарк нь 10-аас 15% бол маш магадлал өндөртэй байгаа. За нэг ялангуяа Трампын эдийн засаг, Трамп трендийн хувьцаанууд байгаа. Тэр Трамп ч өөрөө трендийн хувьцаанд голдуу юу гэхээр макро эдийн засгийн өсөлтөд харьцангуй мэдрэг хувьцаанууд байгаа. За үргийн эрхлээний бараанууд за байж болж заах мэдээж энэ салбарх биш нөгөө талдаа төмөрлөгийн үйлдвэр автомашины үйлдвэр гээд Трамп трендийн хувьцаануудаар та богино дунд хугацаанд бол өөрийн багц дээр бүрдүүлэхэд бол мэдээж гимгээ гэж зөвлөх гээд байна. За эцэст нь бол яалчгүй та хөрөнгө оруулж байгаа бол үнэлгээг л харах хамгийн чухал хатах. За хит нурчлаа. 3 дахь одоо болцгүй эрсдэл рүүгээ ороод үзье. AI хувьцааны хит өндөр хүлээлт талаар болох гэж байгаа. За бид нар өнгөрсөн сар буюу 1 сарын 27-нд яг үүнтэй холбоотой нэг бодит шиг өөрсдийн өдөр харсан байгаа. Тэр бол 1 сарын 27-ны Хятадын DeepSeek одоо стартап компани хөгжүүлсэн AI модель DeepSeek-ийн шок өдөр гэж байгаа. За энэ слайд дээр бол харуулж байна. Энэ бол 27 оны 1 сарын 27-ны өдрийн Америкийн хувьцааны одоо
томоохон улд үзэл хувьцаануудын ханшин харагдж байна. За хаалтын ашиг нь хараад үзвэл үндсэндээ юу болсон гэхээр хятадын жижигхэн стартап компани DeepSeek гээд ChatGPT, Gemini төрсөлдөх одоо нэг AI модель боловсруулалт. За энэ боловсруулалт нь бол нөгөө хэдээсээ 30-40 дахин. За ер нь Америкийн стандарт хөгжүүлсэн компаниас л 10 дахин бага өртөгтэйгээр ердөө 5 орчим сая доллараар илүү 2-3 дахин богино хугацаанд аль хэдийн өрсөлдөлөг гаргацсан. За мэдээж энэ салбарт AI хөгжүүлэлтийн салбарт Америк манлайлаа алдна, нөгөө талдаа өрсөлдөгч нь бол гараад ирчих. За үүний үр дүнд бол одоо Nvidia тэргүүтэй компаниуд энэ мэдээж томоохон сөрөг цохилт олно. За үүний үр дүнд мэдээж Nasdaq индексээс бол үндсэндээ $1.80 зах зээлийн хөлөг нь арчигдсан байгаадах. За энэ дээр харагдаж байна 3 орчим хувийн уналтыг үзүүлсэн. За хамгийн том нь энд Nvidia 16.8% уналтыг үзүүлээ. Нэг тухайн үед 570 орчим 560 тэрбум долларын одоо нэг өдрийн дотор зах зээлийн хөлөгийг алдж ирсэн нэг бид нар кейсийг харсан байгаа. За үргэлжлүүлээ нөгөө AI дэлбэлцсэн гэдэг миний хэлээд байгаа нөгөө эрчим хүчийг хангадаг компани Constellation Vistra Energy гэдэг Америкийн компани. За Siemens Energy гэдэг Германы компани хүртэл харагдаж байна. Эдгээрийг хараад бас ерөөсөө 28% нэг өдөр хувьцаа нь унтсан. 20% унчихсан. Тэгэхээр ерөөсөө хэлэх гээд байгаа санаа нь бол хэрвээ AI түүнтэй холбоотой компаниудын тайлан улирал болгон танилцуулна. За энэ үнэхээр шинжээчийн хүлээлт, хөрөн урчин хүлээлтийг хүрч чадахгүй тохиолдолд мөн DeepSeek гэдэг шиг бусад өрсөлдөгч энэ салбарт орж ирсэн тохиолдолд яг одоо AI хувьцаач бол хит өндөр хүлээлт шингэсэн, хит найдвартай яваад байгаа. Хэрвээ энэ өндөр хөөсөрсөн байгаа. За хөөс гэж бол хэлэхгүй өндөр үнэлгээ бол эргээд задрахтай бол маш хурдан байна. Яг л Nvidia нэг өдөр $570 тэрбум доллараар зах зээлээ алддаг шиг. За энэ бол унаад эхлэвэл мэдээж зогсохгүй байгаа. Зүгээр цаашд бол яг хэрхийг бол одоо хинч хэлж бол мэдэхгүй бид нэг цаашны бод гүйцэтгэлийн одоо харахаас өөр аргагүй байгаа. Бидний хийж чадах зүйл бол ерөөсөө өөрийн багцыг эдгээр эрсдлээс хамгаалж төрөлжүүлэх бидний ганц хийж чадах зүйл. Тэрээсээ яаж үнэлгээг нь харах нь байна. Өөрийн багцаа төрөлжүүлэх нь байна байгаадгаа. За яг мэдээж хамгийн сүүлд нь бол олон эрсдэл дунд бол мэдээж одоо Трампын хит нэгтлийг барьсан шийдвэрүүд нөгөө талаа одоо үгдэн геополитик ч юм уу гэмтэн эрсдлүүд бол байгаа. Гэхдээ нэг бол төдийлөн бол ач холбогдолгүй шууд хэлэхэд эхний дээдлийн 3 хүчин зүйл бол ялчгүй 2025 оны болцсгүй эрсдлүүдийн бол нэг бол байх нэ. Тэгэхээр та бүхэн